За бүгдээр хамтдаа өнөөдрийнхөө эзний үгнээс суралцах чимээгөө цагаа эхлүүлье. За өнөөдрийн чимээгөө цагийн сэдв бүх зовнилоо түүнд хай гэсэн сэдв байна. За тэгээ бүгдээр хамтдаа залбираад өнөөдрийнхөө чимээгөө цагаа эхлүүлье. Эзэн минь бид таны өмнө ирж байна. Тэгээ таны үгнээс суралцахаар тэгээд өөрийнхөө үгээр биднийг босгон байгуулж тэгээ таны үг биднийг үнэхээр замчилж чиглүүлэх болтугай гэж залбирч байна. Амен. Санаа зовлтын дунд Есүс бидэнтэй хамт байдаг. Эхэндээ бид түүнийг мэдэрч чадахгүй байх үед ч мөн адил бидэнтэй хамт байдаг. Их сургуулаа төгснөөхөө дараа Челси анх удаа санаа зовлтыг мэдэрч эхэлжээ. Бурхан түүнийг хэрхэн харанхуйгаас гарган өөрийнхөө амар тайван руу оруулсан талаарх түүний түүхийг хамтдаа уншицгаая. Айдас, санаа зовлт, сэтгэлийн хямрал үнэхээр бодтойгоор мэдрэгдэж байлаа. Өдөр бүр дотор муухайрдгаас болоод юмч идэж чаддаггүй байв. Шөнөдөө 12 цаг гаруй унтдаг байсан хэдий ч өглөө орноосоо босоход тун хэцүү байлаа. Би бодолдоо хит их автснаас болоод хэн нэгэнтэй ярих хүсэлж төрдөггүй байв. Гэр бүлийнхэн эмч, зөвлөгч, пасторууд найзуудаасаа тусламж ирсэн боловч харанхуй өдрүүдэд минь төгсгөл үгүй мэт санагдаж байлаа. Бид бүгдээрээ л хар бараан өдрүүдтэй нүүр тулдаг. Мөн эдгээр өдрүүд хэдэн 7 хоногоор үргэлжлэх нь ч бий. Эсвэл хэдэн сараар бүр жилээрч үргэлжилдэг. Гэхдээ хэрэв таны төлөө Есүс өөрийнхөө амийг золиослсон тэр өдөр болох сайн баасан гаригийн түүхийг та мэддэг бол та сайн мэдээг мэддэг гэсэн үг юм аа. Баасан гариг харанхуй байсан ч дараа нэм гариг ирсэн. Харанхуй дунд бидэнд найдвар бий бөгөөд бидний найдварт нэр бий. Түүний нэр бол Есүс юм аа. Миний хамгийн харанхуй өдөр 7 дугаар сарын 1-ний баасан гарагт би эцэстээ түүн рүү дөхөн очив. Учир нь тэр намайг өөр рүүгээ дууцаар байсан юм. Тэгээд би түүнд ийхүү залбирсан юм аа. Есүсээ, дайсны хотлуудыг эсэргүүцэхэд минь надад туслаач. Есүсээ, зүрхэн дэх санаа зовлтоо ялан дийлэхэд минь надад туслаач. Есүсээ, та бүхний хянаж байгаа гэдэгт найдахад минь надад туслаач. Есүс таныг үхлээс амьлуулсан тэрл ариун сүнс миний дотор оршдог гэдэгт итгэхэд минь надад туслаач гэж залбирсан юм аа. Улмаар 2-7 хоногийн дараа нэм гарагт сэтгэлээр унах, санаа зовох мэдрэмж огт байхгүйгээс ирсэн юм. Урт хугацааны дараа анх удаага би түүний амар тайвныг мэдэрч чадсан юм. Бурхны сайн сайхнаар л зөвхөн тайлбарлагдах боломжтой гайхамшигт эдгэрлийг би олж авсан. Харанхуй өдрүүдэд байх үед Есүс надад найдварыг өгсөн. Түүнийг мэдэрч чадахгүй байх үед ч тэр яг миний хажууд байсан. Түүнээс асар хол байгаа мэт мэдрэмж төрөх өдөр нэг бүрт минь тэр намайг өөр рүүгээ улам ойртуулан байсан юм аа. Минийхтэй адил гинтийн гайхамшигт эдгэрлийг та олж авах эсхийг би мэдэхгүй ч таныг зовлонтой байх үед Бурхан тантай хамт байгааг би эргэлзээгүй мэднэ гэсэн байна. Хүн төрлөختний зовлон Есүс сайн ойлгодог. Тэр санаа тавьдаг. Мөнхөд үргэлжлэх харанхуйд цэг тавихаар бидний төлөө тэр нас барж Тэнгэр улс руу одох хүртлээр бидэнд хангалттай санаа тавьсан юм аа. Библийн Иохан 1:4-5 дээр түүнд ам байсан ба ам нь хүмүүний гэрэл байв. Гэрэл харанхуй гээгүүлдэг агаад түүнийг харанхуй дийлээгүй юм гэсэн байна. За хамтдаа Библийн ишлэл 1-р Петр 5-ын 6-р ишлэгийг хамтдаа уншицгаая. Иймд Бурхны хүчирхэг мотрын дор өөрсдийгөө даруй байлга. Тэгвэл Бурхан зохистой цагт та нарыг өргөмжлөнө. Тэр та нарт санаа тавьдаг учраас бүх зовнилоо түүнд хаяа гэсэн байна. Ром 8:11 ишлэл. Мөн үхэгсдээс Есүсийг амьлуулсан нэгний сүнс та нарын дотор оршвоос Христ Есүсийг үхсдээс амьлуулсан тэр та нарын дотор оршдог өөрийн ариун сүнсээр дамжин үхлийн биест чинь ам өгнө гэсэн байна. Амен. Тэгээд өнөөдрийн чимээгүй цаг Бурхны үг та бүхэнтэй ярих болтугай. Тэгээд Бурхан та бүхнийг ивэг